Сайн бацхан уу, болор наран байна. Миний суугч үгээд томоод өнөөдөр би та нартай зуны топ их заавар хүргэж байна. Мэдээж хэрэг би бэлгийн эсвэргшүүлж хийсэн байгаа. За би энд ингээд эсгээд бэлтжижсэн харагч чинь энэ топ маань нэлийн тийм том хагас хамцаатай учраас хамцааны эсвэр маань ихнээс илүү том хандчих. Муртлын эсвэр байгаа. Эндийн эсвэр. За дотор гадар гэд нийтдээ 4 ширхэг иж бүрдэлтэй. За тэр бол арын эсвэр нь бас дотор гадар гэд нийтдээ 4 иж бүрдэлтэй байгаа. За тэр хоёр болохоор өргөн нь арт талын уяа, уртлынхан тэр нарийнх нь болохоор урт талын уяа байгаа. За би Ингрийн эсвэр бол арын эсвэрийнхээ гадна талын материал нь наалнаас гэсэн байгаа. Наалтай хаагуунаас нь гэхээр энэ бол арын эсвэр, энийхээ доотлоор энэ сууны эсвэр. Энэ болохоор норон талын хэсэг. За энэ хоёроор ингэж наалнаас гэсэн байгаа. За дараа нь Ингрийнхээ эсвэр дээр мөн адил Ингэрлөө ингэж орж ирсэн хэсэгт нь наалнаагаад за Ингрийн энэ уртлын хэсэг маань ингэж хөнөгдөөд уяа орж ирэх байгаа. За энд уяаны нөх гаргаж дөрөвдөн наалнаарсан байгаа. За энэ нь гэсэн адил. За энэ хоёр тал маань энэ дөрөв иж бүрдэл маань тэр талын байгаа. За миний энэ сонгосон даав маань гэрэлтдэг. Миний гар харагдж байгаа тийм гэрэлтдэг материал учраас давхарлаж өгсөн байгаа. За би урт талын Ингрийн гадна талын материал дээр уяаг уяаны гараад авчихсан байна. Одоо энэ арт талын материалаа Ингэр талын материалтайгаа мөрөөр нь нийлүүлэн байна. Ингээд хэлээд байна. За дотор талынхаа бас энэ Ингрийн материалыг арийнхын материалын хамт мөрөөр нь ингэж энэгээр шулуудлаар холбож байна. Би одоо бүсээ оёх чинь. За бүс маань ийм хоёр хэсгээс бүрдэж байгаа. Энгийн өнгөөр нь хавсарч нуудлаад зүудчихсэн байна. Одоо би энэ болгоноос шулуудлаар өгнө. За ойж дуусныхаа дараа би энэ талын булан болон энэ талын булангаа хайчилж өгöd нөгөө тийш нь өмнө толгойн эргүүлж хаасан.
За эдлийнхэн дараа заавал эндүүдлэг хийж өгөх хэрэгтэй. Ингээд эндүүдлээс өмнө би энэ хэсгийг өглөөсөө 2 мм-ийн зайтай болонгийн хэсгийг авч өгнө. Эдлийн гэсэн юм байдаг. За ингээд булангийн хайсал төхөөр энэ маань ингээд нөгөө тийшээ эргүүлэхэд энд нь ингээд аваараа тахгүй. Энэ булангууд маань цэвэрхэн гарч өгдөг байгаа. За артал байрлах бүсээ зөв харуулад эндүүдчихлээ. За одоо энэ ингэр арын эсвэр хоёрын хооронд нь мөрөөр нь холбоод ажилласан байгаа. Энэ маань гадна талын материалын арт талын гэсэн үг. За үүндээ одоо энэ бүснийхээ энэ нэг гурвалж нэг нь ингэж байрлуулад энэ хэсэгт зөөдөж өгнө. За одоо нөгөө талын бүснийхээ бас энэ гурвалж хэсгийг ингэж байршуулад энэ нэг гурвалж хэсэгт яг булангийн байрлуулад зөөдөж өгнө. За ингээд бүсээ байршуулчлаа. За одоо доторхоо материалыг үнэтэл давхарлаж зөөдөж өгнө. Энэ бол талын материал, арт талын ингэр талын. Зөөдөхдөө би эндээс ингэж зөөдөх байгаа. Тэнд бол мөрний ойдлыг тааруулж өгнө. Тэгээ одоо эндүүдхээс өмнө би саяны энэ ойдлоосоо 1 см-ийн ойдлын нэмэлтээр байсан шүү дээ. Тэгээ үүнийхээ тал буюу 3 мм юм уу
4-5 мм-ээр ингэж ойдлоосоо зайтай хайж өгнө. За ойсон ойдлоо би хайчсныхаа дараагаар ингэж нэг хавтгайлж эндүүдээд үүнийхээ дараа энийг ингэж дэлгэж эндүүдсэн байгаа. За дэлгэж эндүүдэхдээ би энэ маань гадна тал, энэ маань дотор тал байгаа. Тэгэхээр одоо энэ нэг ойдсон ойдлоо ийш нь буюу ингэж эндүүдсэн байгаа. За одоо би яах чинь вэ гэхээр ингээд бүгдийг нь хаалаад эндүүдсэн байгаа. Тэгэхээр дотор талынхаа материал дээр энэ нэг ойдлоо даруулна, дотор талынхаа материал дээр би энэ ойдлоосоо 2 мм-ийн зайтай шулуун ойдлоор босгож өгнө. За одоо энэ нэг ойдлоосоо би ийшээ 2 мм-ийн зайтай ойж өгнө гэсэн үг. Ингэхдээ би дотор талын энэ нэг ойдлогоо энэтэй давхарлаж ойно гэсэн үг. Яг энэ харагдаж байгаагаар. За ингээд уяад бэлэн болгочлоо. За одоо би дахиад эндүүдэж өгнө. Эндүүдэхдээ яаж эндүүдэх вэ гэхээр саяны энэ ойсон ойдлоо ингэж саяны ойсон ойдлоо дотор тал руугаа харуулад ингэж эндүүднэ гэсэн үг. Ингэж дарж эндүүднэ. Гадна талтай ийм ойдлгүй цэвэрхэн харагдах хэрэгтэй. Дотор талтай ийм ойдол. За эндүүдэд ийм болсон. Гадна тал нь ийм, дотор тал нь ийм. За одоо би энэ хэсэгт ганцхан маань байрлах байгаа. Тэгэхээр энэ маань ингэж өмсгдэнэ. Энэ ард тал, бүстэй хэсэг нь энэ урд тал. Энэ хэсэгт ганцуу. За энэ нэг мөрний хэсэг байгааз эндээ би эрзээ ойж өгнө. Эсгүүр дээр маань энэ ойдлоос 2 тийшээ энд нэг тэмдэглэж өгсөн байгаа. Энэ хэсэгт эрзээ ойх хэсгийг. За энэ эрзээнийг дотор талд нь ойно. Дотор талд нь ойхдоо үүнийгээ дийлгээд за би энэ цэнгэр шохоогоор тэмдэглэсэн байна. Эндээс энэ хүртэл эрзээ татаж ойно. За энэ эрзээний хаана байрлуулах гэхээр энэ маань гадна талын материал шүү дээ. Энэ маань дотор талын материал. Тэгэхээр бид нэр дотор талынхаа материал дээр эрзээнээ байршуулж өгöd ингэж татаж ойж өгнө. За 6 см эрзээ. За саяныхаа тэмдэглэсэн хэсэгт эрзээнийхээ эхлэл төгсгөлийг тавиад өгсөн. Одоо би үүнийгээ татаад дотор талын материал дээр ойж өгнө.
одоо би урт талынхаа ингэрт шургуулах дэрийн уяагаа бэлтжиж дундуур нь нуулаад яг энэ голоор нь ингээд оёод өгнө. Яг энийхээ голоор оёод тэг нөгөө тийш нь эргүүлээд түрүүний ойсон энэ уртлын ингэрийн энүүгээр шургуулж өгнө гэсэн үг. Энүүгээр оруулаад энэ нөгөө бэлдсэн товчны нөхөрийг гаргаад ирнэ. Энэ уяагаа. Уяагаа оёод нөхөрийг шургуулад энэ хоёр нөхөр нь шургуулад энүүгээр нь гаргаад яг энэ хэсэгт нь ингээд бэлээд оёод өгсөн байгаа. За одоо ингэрийн эсвэрт маань дахиад юу хэрэгтэй вэ гэхээр доотлын яроолын хэсэгт нь 32 см урттай эрзээ хийж өгөх байгаа. За энэ эрзээнийг хийхийн тулд би дотор тал руу нугалаж эндүүдэж өгсөн байгаа. Ингээд 1 см. Ингээд 1 см-ээр ингэж эндүүдээд дараа нь түүнийг дахин нугалаад ингээд 1 см-аар эндүүдэж өгсөн байгаа. Нийтдээ 2 см доотлоос нь хасаад ингэж эндүүдэж өгсөн байгаа. За одоо ингэж эндүүдснийгээ би ирмэгээр нь ингээд ойсныхаа дараа эрзээнээ нэг үзүүрээс нь ингээд шургуулж өгöd эрзээнийхаа эхлэл төгсгөлийг энд нь бэхлэж өгнө. Энд нь бэхлэж өгнө. За урт тал маань ерөөхдөө бэлэн болчлоо. Одоо би арт талынхаа хэсгийг арт тал маань ийм уяатай байгаа шүү дээ. Эннийхээ яроолын хэсгийг битүүлж ойно. Тэнхийн талд эсрэг дэш нь харуулж байгаа. Дүнгийн өнгөөр нь хасрахж бариад ойж өгнө гэсэн үг. За одоо артлын ингэрийнхээ хоёр талыг яроолын хэсгийг ингэж ойж өгнө. За би арт талынхаа яроолын хэсгийг ингэж оёод энэ булангийн ингэж хаачлаад эргүүлээд эндүүдтэй бэлэн болгочлоо. За одоо би топныхаа энэ хажуу талын хэсгийг оёох байгаа. За ингийн тулд энэ маань урт талын ингэрийн гадна тал нь байна. За энэ дээрээ арт талаа ингэж байршуулна. Нэгэсэндээ өнгийн өнгөөр нь харуулж байна. Энэ дотор тал энэ гадна тал байгаа байхгүй юу? Ингэж өнгийн өнгөөр нь харуулж аваад за энэ хэсгийг би оёох гээд байгаа. За ингийн тулд би арт талын хэсгийг ингэж дэлгээд талынхаа ингэрийг ингэж тойруулна. Хоёр талаас нь барьж өгч өгнө гэсэн үг. За ингээд энэ талаас энэ тал хүртэл гişүлээ оёлоор оёулаад оёод энэ булангийн хэсгийг бас оёдлоос гурвалжуулж хайчилж өгөөд үүнийхээ дараа ингээ эргүүлэхээр хажуу тал маань оёдод гараад ирнэ. Нөгөө талыг нь бас зүдэж харуулъя. Энэ арт тал, энэ урт тал талынхаа эсвэрийг ингэж дэлгээд за би топныхаа их биеийг ер нь оёод дуусчлаа. За хажуу талын хэсгийг ингэж залгасны дараагаар би ханцууны хэсгийг нь зүгээр дотор гадрыг нь хооронд нь холбоод 7 мм-ийн зайтай
ингээд ойчсан байгаа. Ханцуугаа зарлахад бэлдээд ойчсан байгаа. За одоо би ханцуугаа бэлэн болгоно. За ханцуу маань нэлийн том дэрвгэр бөмбөр ханцуу байгаа. За эхлээд би энэ талыг нь хэрж оёод ханцуугаа бүтэн болгосны дараа доотлын хэсэгт нь ирзэн хийж өгөх учраас ирзэнийхэн хэсгийг би 1 см-аар 1 дахиад 1 см-аар дахиад 1 нүглэж ингэж эндүүдэж өгөн тойруулаад тэгээд үүндээ ирзэнийг хийж өгнө. За ханцооныхоо ирзэний хэсгийг оёод ирзэнийг шургуулад тэгээд энэ онгорхой ирзэн шургуулсан хэсгээ битүүлээд ойчлоо. За одоо би ханцооныхаа энэ талын хэсгийг тойруулаад хол гүйлгэж ойж өгнө. Хунаас үүсгэхийн тулд за энэ үүсгэсэн хунаасаа их битээгээ холбож байна. За ханцаан дээр минь энэ мөрний хэсэгт орой хэсэг залгагдах хэсэг гэж тэмдэглэгдсэн байна. За ийшээгээ ингээ гүйлэх юм бол за ийм нэг сэтгэлгээ байгаа. За ханцааны топны ханцааны хэсэгт маань бас сэтгэлгээ байгаа. За энэ харагдчихэв. Энэ сэтгэлгээ буюу энгэр хэсэгтэй холбогдно гэсэн үг вэ. За ари хэсэгтээ хоёр сэтгэлгээтэй ханцааны тал, урт талын хэсэгтээ нэг сэтгэлгээтэй ханцааны тал холбогддог байгаа шүү. За энэ сугны ойдол дээр энэ ханцааны бас сугны ойдол нь холбогдож өгнө. За тэгээд энэ мөрний цэг, сугны цэг энэ хоёроосоо хоёр тийш нь ханцуугаа ингээд тааруулаад өгнө. За одоо үүнийхээ дараа ингэж тааруулчаад би энийг тойруулаад хэрэгсдэж ойж өгнө. Ингээд ерөнхийдөө топ маань бэлэн болно шүү.